13 дахь ишлэгийг хараад байна. За 3. Тиймээс би та нараас гуйа. Та нарын төлөө зовлон шалангаас минь олж бүх зүрх алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ. Тэр Паулаас болж зүрх алдаж байсан Эфес чуулганыханд Паулийн загтлыг бичингээ. Надаас олж битгий зүрх алдаарай гэж эсэргээрээ Паулийн зүгээс Эфес чуулганы итгэгч нарыг тайвшруулж, тайтгаруулж байгаа. Энэ үйл явдал гарч байгаа гэсэн утгатай байна. Ойлгож байна тийм үстэй. Тэгэхээр энэ Паул яагаад шоронд хүртэл орсон байгаа хэрнээ? Зүрх алдахгүйгээр цаашлаад өөрийнх нь төлөө зүрх алдаж байгаа хүмүүст битгий зүрх алдаараа энэ бол алдар юм аа гэж хэлэхэд хүрсэн бэ гэдгийг өнөөдөр бидний хэсгээс олж харна гэсэн утгатай байна. Амен. Тэгээ тайлбар номдол заримдаа ийм амархан байдаг. Өстой ойлгомжтой байдаг тийм үү? Ялангуяа сүнс ба мэрэгэн ухаан ийм зүйлсүүдийг сонсоход ойлгох байсан байж магадгүй. Тэгвэл өнөөдрийн хэсэг болохоор жоохон ийм бор хоол шинжтэй юм байна. Өөрөөр хэлбэл ойлгоход жоохон төвөгтэйж магадгүй. Гэхдээ чадхаараа би ойлгомжтой ярих болно. Хэдвэр ишлэл 3. Үүний уламаас Паул би харийнхан та нарын төлөө Христ Есүсийн хоригдол болсон юм аа. Амен. Тэгэхээр үүний уламаас гэж хэлж байгаа харах юм бол тэр харахгүй хоёрдугаар бүлэгтэй холбогдож байна тийм үү? Өөрөөр хэлбэл тавчхандын энгийнээр ярил би харин үндэстэн сайн мэдээ яриад харин үндэстэн хүмүүсийг Бурхны ард түмэн болгох энэ ажлын уламаас би өөрөөр хэлбэл харийнхны төлөө би Есүс Христийн хоригдол болсон юм аа гэж хэлж байна. Есүс Христийн хоригдол болсон гэдэг үг маань Есүсийн уламаас хоригдол болсон гэсэн утгатай үг юм байна. Тиймээс Есүс Христийн хоригдол юм. Хүмүүс Паулыг харахтаа Паулыг нөхөр байна уу? Байна. Тэр одоо яагаад шоронд орчихов гэхээр энэ Есүс гэдэг нөхрийг ярьж байгаад тэгж яагаад шоронд орчихсон юм бэлээ гэж хэлж байна гэсэн утгатай юм байна. Тухайн үед яхааргүйгээр зөвхөн Цэзарыг эзэн хаан бурхан гэж боддог байсан. Тэр үед Паул Иесус бол эзэн хаан бурхан юм а гэж ярьж байсан юм байна. Улс төрийн шалтгааны энэ том улс төрийн шалтгаануудын шоронд орсон. Нөгөө талаар Паулыг олон хүмүүс алах гэж байсан учраас тэр Цэзар Ром иргэний хувьд заалдахын тулд бас шоронд орсон байдаг. Тэгээ энэ шоронд орсон түүхийг нэрийн ярих юм толгойж байгаа эргэж магадгүй ч гэсэн Паул ямар ч гэсэн Иесусийн нэрийн уламаас хоригдол болсон юм а гэж. Олон хүмүүс Иесус Христэд ивэл авахын тулд итгэж байгаа. Тийм биз? Бид Иесуст итгэвэл миний амьдрал, бидний бизнес, бидний сургууль соёл, манай гэр бүл өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Тэмийн тулд Христ итгэх сонголтуудыг анхдагч байдлаар бид хийж байгаа. Ямар нэгэн байдлаар надад ямар нэгэн ивэл өгнө гэж бодож байгаа учраас бид Христ итгэх сонголтуудыг хийж байгаа. Харин Илч Паулийн шал эсрэгээрээ явж байгаа юм. Өөрөлдөл тэрээр Христэд итгэснээрээ Христийн тунхагласнараа тэрээр эрх чөлөөгөө алдан шоронд орж хүмүүст ад үзэгдэн өсөж сангам зовж амьдарч байгаа юм аа. Ойлгож байна уу? Тэгэхээр Паулийн хувьд Христэд итгэнэ гэдэг бол гар цохирол байсан юм байна. Бидний хувьд ч мөн адил заримдаа Христ итгэх үед олж авч байгаа эмээлүүд байгаагийн адилаар бас заримдаа гар цохирол гарах ёстой байдаг юм а гэдгийг бас ойлгох ёстой юм а. Магадгүй хүмүүс таны Христ гэсэнсээ болж илдвэр хэлж, муугар хэлж, хавчиж, эсвэл сонин хачин харж байгаа бол та энийг хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Та баавал чи шоронд арайхан орчоогүй шүү дээ. Бид хараахан шоронд ороогүй байгаа болохоор за энэ зэрэг хэмээг бол би туулнаа гэж бодох ёстой юм байна. Хажуун түндэ энэ зэрэг хэмээг туулаарай гэж. Өнөөдөр тааж байгаа юм коллектив мотаа юм бэ. Захиа жоохон дөхөө. Энэ зэргийн юмыг туулаарай гэж жоохон өндөрсгөө. Амен. Яах вэ? Явал таад нөгөө сэргээх вэ? Бид энэ зэргийн юмыг туулах хэрэгтэй юм байна. Тэгээ Паул шоронд орцсон байна шүү дээ. Тийм учраас Есүс Христийн хоригдол юм а гэж. Гэтэ цаашаа бид одоо 12 дугаар ишлээс 12 дугаар ишлэл хүртэл Паул шоронд орсон байсан хэрнээ ганхахгүй сэтгэл зүрх алдаагүй учир шалтгааныг харах болно. Жоох хэцүү юм магадгүй. Гэхдээ дөрвөн том шалтгаан байна. Нэгдүгээрх нь мессежний улмаас, хоёрдугаарх нь үүргийн улмаас, гурван зорилгын улмаас, дөрөв нь үр дүнгийн улмаас юм байна. Юуны улмаас? Мессеж, үүрэг, зорилго, үр дүнгийн улмаас юм байна. Энийг нэг үгээр Паул 2 дугаар ишлэлээр илэрхийлсэн байдаг. 2 дугаар ишлэлийн уншлаа 3.
Та нарын төлөө надад өгөгдсөн Бурхны нэгүслийн үйлчлэлийн талаар та нар хэдийнээс сонссон. Амен. Нэг үгээр хэлбэл Паул надад Бурхны нэгүслийн юу өгөгдсөн юм аа? Үйлчлэл өгөгдсөн юм аа. Тийм учраас энэ нэгүслийн үйлчлэлийг би та нарын төлөө хийж яваад энхүү шоронд орсон гэж хэлж байна гэсэн юм аа. Тэр шоронд орох болсон шалтгаан нь Бурхны түүнд өгөгдсөн нэгүслийн үйлчлэлийн улмаас юм байна. Паулыг Эфес чуулганыхан маш тодорхой мэддэг байсан байна. Гэхдээ та нар хэдийнээ сонссон гэдэг нэг үгийг харах юм бол зарим нэгэн хүмүүс нь саяхан сонссон юм шиг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Эфес чуулганд байсан шинэхэн итгэгчний тухайд юм байна. Паул хэдийгээр тэнд Эфес хотод 3 жил гаруй үйлчилсэн ч гэсэн тэрээр яваад баггүй хугацаа өнгөрсөн учраас цөөн бас баггүй хүмүүс Эфес чуулганд нэмэгдсэн байна. Тэр Паул та нар хэдийнээ сонссон юм аа гэж. Ийхүү Паул Бурхны нэгүслийн үйлчлэлийн улмаас ийхүү шоронд орсон тухайга хэлж өгч байгаа. Ийхүү нэгүслийн үйлчлэлийг тайлбарлахдаа сайн хэлсэн 4 зүйл юу гэнэ? Мессеж үр дүнгийн талаар танилцуулж байгаа гэсэн юм аа. Ганцхан үгээр Бурхны нэгүслийн үйлчлэлийн талаар гэж хэлж болох байсан ч гэсэн тэрээр шоронд орно гэдгээ мэдэж байсан ч энэ замаар тууштай явж байгаа шалтгаан нь Бурхны нэгүслийн үйлчлэл юу вэ гэдэг тэр бат суурьтайгаар итгэл бишрэлтэй байсантай холбоотой юм аа. Яагаад бид итгэлдээ ганхдаг вэ гэхээр бидэнд ямар ивэл нэгүсэл өгөгдсөн бэ гэдгийг мэддэг учраас юм аа. Бид мэдэх тусам тэр хэмжээгээр харагддаг. Бид ойлгох тусам бид тэр хэмжээгээр итгэдэг юм аа. Тэгэхээр бид мэдэхгүй байна, бид итгэхгүй байна гэдэг маань тэр хэмжээгээр ганхах нөхцөлийг үзүүлдэг юм аа. Паул маш тодорхой итгэж байсан. Нэгдүгээрх нь мессежний хэсэг буюу 3, 4, 5 дугаар ишлүүд дээр энэ тухай харах бол. 3 дугаар ишлээс би дуудлаа дахин хараа яваарай. Би урд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчилнээр мэдэгдсэн билээ. Та нар түүнийг уншаад Христийн нууцын талаар ойлголтыг минь мэдэж чадна. Энэ нь өөр үеийнхэнд хүний хөгүүдэд мэдэгдээгүй боловч идүүгээ сүнс дотор түүний ариун элчнэр ба иш үзүүлэгчнэр илчлэгдснээр харинхан энэхүү биеийн хамтран өвлөгч ба хам бие ягаад сайн мэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ. Амен. Энэ бол мессеж юм аа. Өөрөөр хэлбэл Паул 2 3 ба 4 дэш харах юм бол түүнд нэгэн нууц өгөгдсөн юм аа гэж хэлж байгаа. Паулын хүлээн авсан тэр нэгүслийн үйлчлэлийн мессеж нь маш том мессеж байсан гэж хэлж байгаа. Тэр бол нууц бөгөөд 2 3 4 дэш харах юм бол Христийн нууц юм аа гэж. Өмнө нь бичсэн буюу 1 ба 2 дугаар бүлэг дээр бичсэн агуулгын талаар ярьж байгаа юм байна. Маш том нууц өгөгдсөн бөгөөд 5 дугаар ишлээс хардаа өөр үеийнхэнд хүний хөвгүүдэд мэдэгдээгөө гэж энэ нууц. Энэ өөр үе гэдэг маань Есүс Христийг ирэхээс өмнөх үе буюу дэлхий бүтээгдснээс хойш Христ ирэх цаг үед ойролцоогоор 4000 гаруй жилийн хугацаанд хүмүүст мэдэгдээгүй байсан тэр том нууц юм аа гэж. Тэр нууц буюу Христийн нууц ирсэн юм аа гэж. Яаж ирсэн бэ гэхээр 5 дугаар ишлэл харах юм бол сүнс дор 5 дугаар ишлэл гаргаад байгаа. Сүнс дор ариун элчнэр ба иш үзүүлэгчнэрд илчлэгдсэн юм аа гэж. Өөрөөр хэлбэл бүтээгдсэн цагаас хойш Христ ирэх хугацаанд нууцлагдж байсан тэрхүү нууц ариун сүнсээр дамжин Есүс Христийн элч нарт мөн бас ямар хүмүүст иш үзүүлэгч нарт ишлэгдсэн юм аа гэж. Бурхны урдаас төлөвлөж байсан тэрхүү нууц. Үеүүдэд нууцлагдсан байсан тэр нууц ишлэгдсэн гэж хэлж байна. Өөрөө мэдэж ухаараагүй бөгөөд ариун сүнсээр дамжуулан ишлэгдсэн юм аа гэж. Паул өөрөө элч нарын нэг байсан шүү дээ. Мөн биз дээ. Элч нар иш үзүүлэгчнийг тайлбарлах шаардлагагүй байх. Паул хариу үндэсний төлөв Есүс Христэд сонгосон элч юм аа. Тиймээс Бурхан ариун сүнсийг өгөн үеүүдэд нууцлагдсан байсан нууцыг түүнд илчлэн харуулж байгаа ийм нууц юм аа гэж. Энэ нууц нь юу байсан бэ гэхээр 6 дугаар ишлэлдээ харж байна тийм үү? 6 дугаар ишлэлийн нууц гарч байгаа. Дахин нэг хамт уншаад байгаа гураа.
Харийнхан энхүү биеийн хамтран өвлөгчд ба хам бие болох хагаад сайн мэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ. Амен. Энэ нууц нь юу байсан бэ гэхээр харь үндэстэн хүмүүс энэ Христийн биеийн хамтран өвлөгч. Хам бие. Гуравдугаарх нь Авраам төгсөн амлалтын хамаатан болох юмаа гэж хэлж байна. Та юу яриад байгаа юм бэ гэсэн царай гаргаад байгаа. Би ойлгож байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ямар нууц байсан бэ гэхээр Бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн цагаас хойш тэр Авраамыг сонгосон. Авраамаар дамжуулан Израиль гэдэг улсыг бий болгосон тийм биз? Зөвхөн Израиль гэдэг улс л Бурханы ард түмэн гэсэн төлгөөний дор явж исэн. Олон 100,000 жилийн турш. Одоо ч гэсэн Израиль гэдэг улс байгаа шүү дээ. Энэ улс л зөвхөн Бурханы ард түмэн гэсэн тодорхойлолтод явж исэн. Тэд Бурхантай харилцаж, ярилцаж, бүтээгч эзэн Бурхантайгаа хамт алхаж чаддаг байсан. Бусад үндэстэн бүгд харин үндэстэн гэсэн статусанд Бурхантай ямар ч хамааралгүйгээр өөрөө өөрсдийн Бурханыг бий болгон өөрөө өөрсдийгөө баясган амьдарч байсан. Тэдэнд бүтээгч Бурхантай харилцах боломж байгаагүй. Харин гэхдээ Бурхан анханасаа нэгэн нууц байсан нь Есүс Христээр дамжиж харин үндэстэн хүртэл Бурханы биеийн хамтран өвлөгч хам бие амлалтын хамаатан болгохоор төлөвлөж байсан юм аа гэж байна. Энэ нууцыг Бурхан ариун сүнсээр Паул илчлэн харуулжээ юм аа. Ойлгомжтой юу? Энэ маш том үүрэг хариуцлагыг тэр авсан байгаа маа гэж хэлж байна. Тэмч учраас тэр зогсохгүй, шантрахгүй урагшлах ёстой болж байгаа хэрэг юм байна. Өнөөдөр ч яг адилхан юм байна. Хүн болгон өөрөөсөө гэсэн үзэл бодолтой энэ нийгэмд зөндөө олон шашин шүтлэг байгаа. Тийм биз? Зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Чи Христийн итэг. Би боддаа итгэе. Би бөөдөө итгэж юм уу? Тийм үү? Гэж ярьдаг. Гэхдээ миний маш чухал зүйлийг ойлгох хэрэгтэй юм байна. Зөвхөн Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан л хүмүүс Бурхантай уулзаж түүний хамтран өвлөгч хам бие амлалтын хамаатан болох учраас. Хүмүүс бид Христийн тухай ярихгүй байна гэдэг маань. Хүмүүс Христ итгэхгүй байна гэдэг маань. Энэ гайхамшигтай ивэлийг авах боломжгүй болж байна гэсэн утгатай юм аа. Энэ зүгээр ганц сүм чуулганы асуудал биш шүү дээ. Ойлгосон хүмүүс амин. Энэ бол хамгийн богино утгаар илэрхийлж байгааг юм. Энийг илүү өргөн утгаар тэр 1-р бүлгийн 9 ба 10 дээр хэлсэн байгаа шүү дээ. 1-р бүлгийн 9 ба 10 дээр Паул энэ талаар илүү өргөн утгаар илэрхийлсэн. За хамт уншлаа шүү. 3. Тэр түүний дотор зориг тавьж сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлв. Энэ нь цагийн дүүрлийг гүйцэтгүүлэхийн тулд тэнгэрдэг юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зориг байжээ. Амен. Адгаа ишлэг санаж байна уу? Энэ цагийн дүүрлийг гүйцэтгэхийн тулд тэнгэрдэг юмс ба газар дээрх юмсыг Христ дотор нэгтгэх юм. Энэ бол ари өргөн утгаар илэрхийлж байгаа үеүүдэд нууцлагдаж байсан хэрхэн нууц юм. Өөрөөр хэлбэл Есүс Христээр дамжуулан тэнгэр дээрх тэр юмс, газар дэх юмстаа нэгдэх юм аа гэж байна. Адва хаалган голоод өгч. Ойлгож байна. Өргөн утгаараа. Нарийн утгаараа бол харь үндэстэн хүмүүс Бурхны биеийн хамтран өвлөгч хам бие амлалтын хамаатан болно гэсэн утгатай юм аа. Нэг басны өөрөөр хэлбэл Есүс Христээр дамжуулан хүн төрлөختөн бидэнд ирж байгаа тэр гайхамшигт ивэлийн нууцыг илж Паул хүлээн авсан юм аа гэж байна. Христ итгэхэд утгаар нэг амар юм байна. Тэр нь юу вэ гэж хүлээчихэж байгаа байдал. Тэр анхдагч сэтгэл ойлголт нь байхгүй болж байгаа. Нэг үгийг олон дахин сонссоор хагаад тэр ч юм тийм ээ. Ингээд энэ аимшигтай байгаа юм. Та нар мэлхийний тухай зүйлийг мэдэн ч үү. Мэлхийг халуун усанд хийвэл пүг гэд гаргач гисэн. Хөдөл усанд хий чинь айжмаар халаавал мэлхий тэнчэнэ
өгдөг юм аа гэж. Ажимаар бид энэ ойлголт ийм сэтгэл маань ийм тав тухтай байдалтай ингэ тасаад ээж болохгүй юм шиг. Паул шиг ийм Христийн төлөө зовж үзсэн, шоронд орж үзсэн нэг ийм амьдралын зүйл бидэнд байх ёстой биш гэж байна. Бид юунд итгэж байгаа вэ? Зөвхөн Иесус Христээр дамжуулан хүн төрлөختөн бурхантай дахин эвлэрэх боломжтой болж байна шүү дээ гэж шүү дээ. Христ итгэгээгүй хүмүүст бурхан харагдахгүй шүү дээ. Христ итгэгээгүй бурхан харагдаж байгаа тийм үстэй. Амен. Боддор харагдах ярьж байгаа биш тийм. За, нэгдүгээрхэн Паул ийм гайхамшигтай нууц ишлэгдсэн учраас юм а гэж. Хоёрдугаарх нь юу гэлээ? Хоёрдугаар нь юу гэлээ? Үүрэг шүү дээ. 7 дугаар ишлэл. 3. 7 дугаар ишлэл уншлаа 3. Хүчнийхээ үйлчлэлээр надад өгсөн Бурхны нэгүслийн бэлгийн дагуу би энэ сайн мэдээний үйлчлэгч болсон. Амен. Хүчнийхээ үйлдэлээр Бурхан Паулыг дуудсан баг. Өөрөөр хэлбэл Паул чуулганыг хавчигч байсан. Үлс ном 8 дахь бүлгийг харах юм бол тэр Христгч хүмүүсийг 7 дахь бүлгээс харах юм бол тэр Христгч хүмүүсийг барьж авах шоронд хэдэн алан хитэн гэдэг хүн байж байгаа. Дамаск руу явж байхдаа Иесус Христтэй уулздаг юм биш үү? Бурхан Паулыг дууддаг. Тэгээ түүнд үзэгдэн түүнийг өөрийнхөө хүчээр тоо нөгөөслийн бэлгийг өгөн за чи бол хариу үндэсний төлөв юу юм аа? Илч юм аа гэж энэ үйлчлэлийг өгсөн юм аа гэж. Паул нэгдүгээр гэх нь асар том нууцыг тэр илчлэлээр хүлээн авснаас гадна тэр энэ нууцын сайн мэдээг тунхаглах үйлчлэгч болчихсон байгаа юм аа. Паул энэ үйлчлэлийг хийх хүсэхгүй байсан ч энэ үйлчлэлд Бурхан түүнийг томилсон юм аа. Яг үнэндээ Бурхан ч гэсэн бидэнд энэхүү сайн мэдээ өгөхөөс гадна Бурхан бидэнд үйлчлэл өгдөг шүү дээ. Тиймээс бид үйлчлэлийг Бурханаас авсан уу? Эсвэл бид өөрсдөө хийж байна уу гэдгийг сайн бодох хэрэгтэй юм байна. Хэрвээ Бурханаас бидэнд үйлчлэгч болгосон юм бол бид тэр зүйлийг үгүйсгэх боломжгүй байдаг юм байна. Энэ их хэцүү шүү дээ. Зүржгүйгээд баларх бол. Яг уу та ямар коллектив юм бэ? Сайн мэдээний үйлчлэгч болгосон юм аа. Тийм учраас тэрээр энэ үйлчлэлийг Бурхан надад өгсөн шүү дээ. Хайр үндэстэн хүмүүс сайн мэдээ ярихгүй бол би юу ч чадахгүй гэсэн хандлагаар явж байсан байна. Паул хэлдэг шүү дээ. Сайн мэдээ царгаснараа тунгагснараа надад сайрах малгаа. Учир надад энэ үүрэг өгөгдсөн юм аа гэж тэр хэлдэг. Өнөөдөр ч гэсэн сайн мэдээ дамжуулах үйлчлэл бас бидэнд өгөгдсөн зүйл юм шүү. Тийм биш гэж юу? Та дуртай байсан ч, дургүй байсан ч, Бурхан таныг дуудахдаа танай дамжуулан сайн мэдээ хүнд дамжуулахыг хүсдэг шүү дээ. Тийм биш гэж юу? Бидэнд ч гэсэн сайн мэдээ энэ үүрэг байгаа юм шүү гэдэг бит юм артаа. 3 дахь зүйл нь юу вэ? Зориг байгаа. Тэр бол 8 ба 9 дугаар ишлэлээр байгаа. 3. Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нэгүсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялагийг харийнхан тунхаглаж. Эдгээрх юм уу? Бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг бүгдэд тодруулахын тулд байлаа. Тэр 8 дахь ишлэлээр бүх ариун хүний хамгийн өчүүхэн гэж өөрийгөө тодорхойлж байгаа шалтгаан нь юу гэхээр Христ гэж байгаа бүх хүмүүсийн ариун хүнийг тодорхойлж байгаа юм уу? Гэтэ хамгийн өчүүхэн гэж хэлсэн нь тэрээр чуулганы хавчигч байсан учраас тэр юм аа. Өндөр Илч Паул бол тухайн үеийнхээ хамгийн нийгмийнхаа элит хүн байсан. Өндөр боловсралтай, удам угсаа сайтай, байр суурь гэсэн бүх юм яг элит төвшөнд байсан хэдэж ч тэр чуулганы хавчигч байсан маа. Бурханы нэгүсэл төнд өгөгдөөгүй бол тэр буруу замаар будаад исэн чигээрээ л явахаар байсан. Тэм ч учраас тэр өөрийгөө ариун хүмүүсийн хамгийн өчүүхэн нь хамгийн дорд нэг нь юм аа гэж тодорхойлж байна гэсэн үг юм. Тэгингээ нэгдүгээрх нь Христийн яндашгүй баялагийг харийнхан тунхаглах юм аа гэж. Энэ бүх нууц нь Христийн яндашгүй тэр баялагаар дамжин ирж байгаа юм аа.
Энэ бол бор хоол гэдэг чинь юм учиртай байна. Энгийнээр юу гэж хэлэх вэ? Есүс итгэл болно гэж ярьчуд болно шүү дээ. Гэтэл ч Паул гэж яриаггүй байна. Тэр Христийн яндашгүй баялагийг харийнхан тунгалах тухай ярьж байгаа. Учир нь Христээр дамжуулан тэр хүмүүсийн өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэм нүгэл уушлагдсан тэр гэмт хүмүүс Бурхны хүү охин болж Тэнгэрийн улсын иргэд болж байна шүү дээ. Христийн бие хамтран өмлөгч хам бие амлалтын хамаатан болж байгаа юм аа. Энэ бол Христийн яндашгүй баялаг юм аа. Тагон кемп дээр би миний номлолыг харсан шүү дээ, тийм ээ. Хэлж байсан. Бурханд тэгсэн ч гэсэн хайртай хэвэндээ байгаа юм аа. Энэ бол Христийн яндашгүй баялаг юм аа шүү дээ. Хэрвээ Христийн баялаг юм тодорхой хэмжээнд байдаг байсан бол баларна шүү дээ. За сүмд нэг жил яваад шийдвэр гаргахгүй бол тэгээ хохино. Хэрвээ Христийн яндашгүй баялаг биш ийм хэмжээтэй байсан бол хүн төрөлхөн бидэнд аврал ирэх боломжгүй юм аа. Тэр яндашгүй баялаг байгаа учраас л Бурхан янз янзын хүмүүсийг хүлээн авч байгаа. Биеэ үнэлэгч хүмүүстэгч хүртэл хүлээн авч байна. Мөн шорон оронгоор хэд дахин орсон хүмүүсийг хүлээн авч байна. Хүн олж хүрээд талсан хүмүүсийг хүртэл хүлээн авч шүү дээ. Яг үндэ баригдаагүй нүгэлтэн таныг ч гэсэн хүлээн авч байгаа шүү дээ. Хаянж пастор хоёр янзаар хүний хоёр янз гэж тодорхойлсон байдаг. Нэгдүгээрх нь илчлэгдсэн гэмтэн, хоёрдугаар нь илчлэгдээгүй гэмтэн гэж. Та нар гадна талаас царайлаг хүмүүсийг харагдж байгаа дотроо ямар их гэм нүгэлтэй гэдгийг та мэдж байгаа, Бурхан бас мэдж байгаа шүү дээ. Тийм шүү. Би гаднаач гоё дотрооч гоё. Христийн яндашгүй баялаг байгаа учраас л бид бүхэн хүлээн зөвшөөрөгдөж аврагдаж байгаа юм шүү дээ. Энийг тунхаглахын тулд юм аа гэж байна. Зарим газар их хэцүү. Би дээр нэг бичлэг үзэж ирсэн чинь нэг юм ээж та нар зарим үзсэн байж магадгүй. Ээж хоёр гартай юм мод хийгээд ийм урт нүпг хийгээд байнга мөргөд явж исэн. Хажуудаа хүүхдээ ингээ уяагаар олбцсан харсан уу? Хараагүй мэн. Хотын гудамаар хүүхдээ хажуугаар ингээд уяагаар олбцсан. Өөрөө мөргөөд босож мөргөд мэдэн шүү дээ, тийм үү? Сунж мөргөдөг, инж мөргөж хотны гудамаар явж байгаа. Мэдээж тэр уул руу явж байгаа ойлгомжтой байна. Хин дэш шинтэй юм шиг харагдсан баха. Тэр бичлэг үзэхдээ яа бид ямар эзэн итгэсэн бэ гэж дахин бодож байгаа юм. Хэрвээ Христийн яндашгүй баялаг тийм биш байсан бол за та нар нэг юм хий зориулаад та нар ерөөс 10 сая төгрөг өг ядаж тэгвэл би та нар хүлээн авъя гэсэн бол дуусаа шүү дээ. Эсвэл та нар ямар нэгэн уул руу гарч мөрг гэж хэлсэн бол. Тэм үү? Амьдралынхаа нэг жилиг тийм юм зориулах гэж маягаар ярьсан бол ямар ч тийм болцол байхгүй юм аа. Энэ бол Христийн яндашгүй баялаг юм байгаа юм шүү дээ. Тэр өөрийн загалмай дээр савлагдсан цусаараа энэ зүйлийг бий болгосон учраас бид ямар ч юм төлөхгүйгээр хүлээн авах боломжтой юм байна. Паул энийг тунхаглахын тулд юм аа гэсэн. Хоёрдугаар нь түүний зорилго нь юу гэсэн мэхлээр үеүүд нь нууцлагдаж байсан нууцны үйлчлэл бий болохыг тодорхойлохын тулд юм аа. Энэ бол амархан байна тийм үү? Өнгөрсөн үеүүдэд нууцлагдсан байсан тэр зүйлийг хэлхийн тулд юм аа гэж. Өнөө үед олон шашны талаар хүмүүс ойлгохдоо явж олон шашин яг л нэг бурханд хүрэн шүү дээ гэж. Нэг бурханыг олон янзын өнцгөөс харж байгаа юм биш үстэй гэсэн олон ургаж үзлээр ярьж байгаа. Харин бурханы үеэс үед нууцлагдаж байсан тэр зүйл бол зөвхөн Есүс Христ гэгч нэгнээр дамжуулан л харийнхан өөрөөр хэлбэл та бид биеийн хамтран өвлөгч хам бие амлалтын хамаатан болох боломжтой юм байна. Өөр юу ч биш юм. Өөр ямар ч шашин итгэл бишрлэр биш юм. Бурхны үеэс үед нууцлагдсан тэр ганцхан нууц бол зөвхөн Есүс Христээр дамжин юм. Тэмчээс Есүс юу хэлсэн байдаг вүлээ? Би бол зам, үнэн, амь мөн. Хинч надаар дамжуулахгүйгээр эцэгт хүрэхгүй. Цорын ганц бүтээгч бурхантай уулзахын тулд зайшгүй түүний хүү Есүс Христэд итгэхээс аргагүй шүү дээ. Энэ бол түүний зорилго юм байна. Өөрөөр хэлбэл Паул цаан бидэн мартаараа ямар агуу мессежийг хүлээн авсан, ямар агуу үүрэг авчихсан байгаа. Тэр нь ямар том зорилготой явж байгаа гэдгийг анзаараарай юм байна. Тэр энэ зүйл амьдралаа зориулж байгаа хүн юм байна. Өнөөдөр ч гэсэн яг бидний амьдрал юм баггүй юу? Бид ажиллаа хийнгээ,
бид сурангаа бид энэ зүйлийн төлөө амьдарч идэх хүмүүс байхгүй. Тийм биш гэж юу? Тийм хүмүүс нэмэ. Цөөхөн бол явчихсан. Харин энийг хийснээр хоёр үр дүн гарч байгаа юм байна. Энэ бол амархан 10 11 ишлэлдэр 10 11 12 дээр 10-ыг хамт уншаад тань 3. Ингэснээр идүүгээ шуулганаар дамжин Тэнгэрлэг оршихуудах захирагчид болон эрх мэдэлтнүүд Бурхны олон мэрэгэн ухааныг мэдэх юм аа. Цаашаа бидний эзэн Есүс Христийн дотор үйлдсэн мөнхийн зорилгын дагуу тэр ингэсэн ажээ. Христэд итгэлээр бид Бурханд зоригтой бөгөөд баттайгаар очдог. Амен. 10 дугаар ишлэг харах юм бол их сонирхолтой илэрхийлэл байгаа анзаарч байгаа бол идүүгээ чуулганаар дамжин гэж. Тэнгэрлэг оршихуудаг захирагчид болон эрх мэдэлтнүүд. Тэнгэрлэг оршуудаг захирагчид болон эрх мэдэлтэн гэж хэнийг хэлдэг вэ гэхээр тэнгэр элч нарыг ярьж байгаа юм аа. Эрдэнэт хоёр янзаар ярьдаг л та. Муу тэнгэр элчин биш үү? Аагаа сайн тэнгэр элчин биш үү гэнэ. Хамна. Эхлээд тэнгэрлэг оршихгүй гэж ярил сайн тэнгэр элчин талаар ярих бол. Бичээс тэнгэр элч байгаа тухайар ярьдаг тийм үү? Энэ бол бурханд өгүүлчлэг сүнслэг оршихуунууд юм аа гэж хэлдэг. Хэдийн сонирхолтой үг байгаа юм. Чуулганаар дамжин тэргүй тэнгэр элч нар бурхны олон мэрэгэн ухааныг мэдэх юм аа гэж. Өөрөөр хэлбэл тэнгэр элч бурхны оршихуйд байгаа тэнгэр хүлчнэр хүртэл мдээгүй байсан тэдгээр зүйлс мэдэгдэж эхэлж байгаамаа гэсэн үг юм. Яг сүнслэг ертөнцид болдог үйл явц болохоор та нэг тийм надтай ямар хамаатай бэ гэж бодох ч гэсэн энэ чуулган гэдэг ганц тоогоор илэрхийлж байгаа юм. Христ гэж хүмүүсийг ерөөхдөө нэг чуулганаар тодорхойлж болдог. Эзний цуглаа гэдэг чуулган байгаа ч гэсэн Христ гэснээр бөөндөө нэг чуулган байхгүй юу? Энэ чуулганаар дамжуулан хэрхэн Бурхны нууц илчлэгдэж байгааг Тэнгэр элчнэр хүртэл харах боломжтой болно гэдэг нь эхнийх нь юу байлаа? Мессеж. Ямар мессеж хийсэн бэ? Христийн нууц илчлэгдсэн юм аа гэж. Христийн нууц нь өргөн утгаараа ярил Тэнгэрдэг газар дах бүх юмс Христ дотор нэгтгэх. Хэрвээ нарийн утгаараа ярил харийнхан энэ би хамаатан болох. Бурхны ард түмэн болох гэсэн үг шүү дээ. А нөгөөх нь юу байлаа? Хоёр дахь нь үүрэг байсан. Паулд харийнхны төлөөх сайн мэдээний үйлчлэж гэсэн үүрэг өгсөн байна. Би энийг ярих ёстой хүн юм аа гэж. Гуравдугаар нь юу байсан бэлээ? Зориг байсан. Ямар зориг байлаа? Христийн яндашгүй баялаг тунгалах бөгөөд нууц юу болохыг тодорхойлох юм аа гэж. Энэ дөрөвдөх нь үр дүн. Тэнгэр элч нар хүртэл Бурхны олон мэрэг ухааныг мэдэх бөгөөд та нар Бурханд баттайгаар зоригтойгоор очиж чаднаа юм аа. Хүн зогсож болохгүй ажил гэж байгаа. Тэр нь Илч Паулын хувьд сайн мэдээ юм аа. Өчнөр би чуулган нэг өөр чуулганы нэг ахлагчтай ингээд битээр нэг чадалж ирсэн байхгүй. Тэгээд хэцүү байна гэж надад хэлсэн байна. Хэцүү байна. Ингээд эхнэр нөхөрийн харилцаанаас болоод чуулганы үйлчлэл ч гэсэн ямар хэцүү ингээд ихэд хэцүү байна. Эхний ээж нь би сонсохыг хүссэн. Тэгээд надад ингээд ярьжсэн байхгүй ингээд би баахан дими юм ярьчуу да гэх. Тэгэхээр өгөө надаас өөр даа бас хинт хэлэх вдэ гэд. Тэгээд сонссны дараа миний өгсөн ганцхан зөвлөгөө удаан ч гэсэн битгий зогсоорой. Тэгээд яг л тэр хүн дарамттай байгаа болохоор ган зоригтой би хүчтэй бэ гэж чи чадахгүй байгаа байхгүй юу. Тэгсэн удаан ч гэсэн битгий зогсоорой гэдэг ганц үгээр дууссан. Илч Паулын хувьд хоронд орсон ч гэсэн дуусгаж хайж чадахгүй зүйл энэ юм аа. Сайн мэдээний үйлчлэл юм аа. Хүмүүс зөвхөн Есүс Христ итгэж байж ижил Бурханд баттайгаар зоригтойгоор очиж чадна. Амьдралын сайхан байлаа гэж яах вэ? Бурхныг танихгүй юм бол энэ ертөнцийг үгүйсгэн бий болгох тэр Бурхантай харилцаж чадахгүй юм бол үгсний дараа түүний улсад орч чадахгүй юм бол Тиймээс Паул зогсож чадахгүй байсан учраас тэр явсаар байгаа шоронд орсон юм байна. Яг үндэ Паулын түүхийг үзвэл тэр шоронд орохгүй байх хангалттай боломжтой байсан. Мэднэ үстэй. Тэр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр би Иерусалимд очиод хүлүүлэх нь байтугай Христийн төлөө үхэж бэлэн байна гэж хэлээ явсаад тэр хүлүүлж шоронд орсон байхгүй юу? Үндэ. Тэгээ Паулийн хувьд шоронд орохоос цааш үхэж бэлэн байгаа хандлага байгаа юм аа.
Христ түүнд ямар гайхамшигтай чухал үйлчлэл өгсөн гэдэг энэ чинээс харж байна. Тиймээс та нарын төлөөх зовлон шангаас нь болж бүх зүрх алдаарай юм аа. Энэ бол зүрх алдах хэрэг биш юм аа гэж. Та бид алдаж магадгүй ч эзэн Есүс маань Паул бол зүрх алдаагүй. Харин түүний дараагийн үг нь гайхалтай үг аа. Энийг хэлээд босгох гэдэг байхгүй би. Эдгээр нь та нарын алдаа